Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг сагалтлгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 57. Арай мэд үзэгчтэй Ундрхан мэдээллийн үйлдвэрийн мигвар гарагийн дугаар инх хөглөж байна. Та бүхэндээ мэдээг танилцуулъя. Эхний мэдээ. За Хэнтэй аймгийн төв Чингис хотод 2019 оны 5 дахь сарын 14-ний 21 цагт хоолны хордлогын шинж тэмдэгтээ 36 иргэн эмнэлгийн анхан сад шатны тусламжийг авсан байна. За өнөөдрийн байлдар халдвартын тасагт 22 иргэн хоолны хордлогоор эмчлэн хэвтэн эмчлүүлж байгаа юм а. За биеийн байдал хэвэн байна хэмээн эмчнэр хэлж байгаа юм а. Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн айн хүүхдийнхээ өсний нарыг хийж уг цайлганыхаа баярт ойр дотны хамаатан садан төрөл төрөсөдөө урьсан байна. 5 дугаар сарын 12-ны бэлэгт сайн өдөр байсан бөгөөд тухайн өдрийн өглөө зочид дайлах салаатыг хийжээ. Урьдчилсан байдлаар салаатнаас хорлог авсан байх гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм а. Халдварын голомтонд нийтдээ 36 иргэн байсан ба тэд бүгдээрээ гүйлгэж, халуурах, бөөлжих, хэвлийн хэсгээр хүчтэй өвдсөн шинж тэмдэгтэйгээр 2019-ны 5 дугаар сарын 14-ний 21 цагийн орчмоос эмнэлэгт ирсэн байна. Эдгээр өвчсөн иргэд дотроос хамгийн бага нь 3 настай, хамгийн ахмад нь 92 настай хүн хордсон байгаа юм а. Хордлого тайлах эмчилгээ, сувилгаа гээд халдвартын тасгаас бүхэл тусламж үйлчилгээг нэн дээр авсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус тасагт 22 хүн хэвтэн эмчилж байгаа юм а. Анх эрэхтэй 3 хүн хөндөвтөр байсан бол одоо бүгд хэвийн айх аюулгүй болсон байна. 2019 оны 5 сарын 14-нд бол энэ хоолны хордлогын үйл эхний тохиолдлууд хүлээн авахар ирж үзүүлсэн байгаа. За энэ үед бол манай халдвартын мэргэжлийн эмч яг жижигуртай байсан. Тэгээд эхний тохиолдлуудыг бол бүртгэж аваад холбогдох хүмүүсийг нь бүгдээрингийн дуудаад нийтдээ бол 14-ний 21 цагаас хойш нийтдээ 21 хүн ирж үзүүлсэн байгаа. Яг ижил шинж тэмдэг илэрсэн энэ хүмүүс ирж үзүүлсэн. За тэгээд энэ хүмүүсийг судлаад үзэхэд бол ихэнх нь халуурсан, толгой өвдсөн, бөөлжсөн, гүйлгсэн. Зарим хүмүүс нь болохоор гиз базалж өвдсөн гэсэн юм нийтлэг шинжтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүс ирсэн. За халдвар судлалын асуумжаас үзэхэд бол 12-нд бол хүүхдийн өсний даахны үргэлжлэлийн найранд бол очиж салаад болон бусад хоолносыг хэрэглэсэн гэсэн юм асуумжуудыг бол өгсөн байгаа. Нийт ирсэн хүмүүс маань 3 наснаас 92 насны бол бүхэл насны хүмүүс байгаа. За энэ чэнэс бол яг анх ирэхэд бол биеийн байдал нь хүнд 3 хүн байсан, хордлого ихтэй. За эдгээр хүмүүс маань бол эмчилгээнийхээ дунд бол одоо биеийн байдал дундад шилжсэн байгаа. За тухайн үед бол эмчилгээнүүдийг бол цаг тухайд нь хийгдээд тасарсан юм тариач байхгүй байгууллагаас бол бүх холбогдох хэрэгтэй зүйлсийг нь хангаж өгсөн байгаа. Хэнти аймгийн мэргэжлийн хяналтын газар 24 цагийн байнгын ажиллагаанд шилжин бүхэл шаардлагатай шинжилгээг авсан байна. Одоогийн байдлаар мэргэжлийн хяналтын газар болон халдвартын тасгийн хийсэн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байгаа юм а. Шинжилгээний хариу гарахаар юунаас хорцсон эцэслэн тогтоогдох ба өөрөөр хэлбэл ахын хүрээний халдвар уу эсвэл хүнсний бүтээгдэхүүнээс халдвар авсан уу гэдгийг тогтоох юм а. Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн 2019 оны 5 сарын 12-ны өдөр хүүхдийн дайх үргэх ажил зохион байгуулаад түүнд одоо ах トゥ садан хамаатна 30 хүнийг цуглуулсан одоо хүүхдийн өсний дайх үргэх арга хэмжээ одоо авсан байна. Тэгээд 2019 оны 5 сарын 14-ний өдөр буюу 2 дахь өдрийн орой 9:30 минутанд бол эмнэлэгт хоолны хордлогын с ิจ гтэй тохиолдол гэсэн анамнезтэй 22 иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан. За энэ нэгдсэн эмнэлэгт хандсны дагуу бид нар мэдээллийг хүлээн авч мэргэжлийн хяналтын газраас бол холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. За тэгэхээр бид одоо тухайн мэргэжлийн хяналтын газрын зүгээс ажил үүргийн хуваараараа бол тухайн одоо орчны эд зүйлс мөн одоо худалдааны газраас авсан байх үйлдвэрийн цех тухайн одоо гэрээ орчин одоо тухайн өдөр хэрэглэж байсан хоол хүнснээс үл бийж авч аймгийн мэргэжлийн хяналтын газрын лабораторид бол цаг тухайн үед нөхсөн. Өнөөдрийн байдлаар шинжилгээний хариу бол эцсийн байдлаар гараагүй байна. Тэгээд энэ арга хэмжээнд бол ер нь өнөөдрийн байдлаар бол нийтдээ 36 хүн тэр голомтод байгаа 36 хүн байгаа. За үүний 22 нь эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа.
14 хүн нь бол одоо гадуур өрхийн эмчийн хяналтанд байгаа. За хэвтэж байгаа 22 хүний биеийн байдал сайжирч байгаа. Эцэст нь иргэдэд анхааруулж хэлэхэд уран дулааны цаг ирж байгаа үйлрэлд амархан муудаг хүнсний бүтээгдэхүүнийг зориултын бус газар удаан хугацаагаар хадгалах, худалдан авч байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалт, шошго, хэрэглэх зааврыг сайдар шалгаж судалж авахыг анхааруулж байна. Мөн уран дулааны энэ цагт гэдэсний халдвар, цусан суулга зэрэг өвчин игсдэг тул иргэд хоол хүнсэндээ болгоомжтой хандах, ундны усны халдвараас урьдчилан сэргийлэх, ус нөөцлөх савыг байн угааж ариутгах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. За нэгдсэн улсын байгууллага хүн амын сангийн эхнэрийн эрүүл мэндийн үндэс Дараагийн мэдээ. За нэгдсэн улсын байгууллагын хүн амын сангаас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон 21 аймагт их барихын яаралтай тусламжийн сургалтын танхимыг албажуулан хүлээлгэн өгч байгаа юм а. За Хинтээ аймгийн нэгдсэн аймгийн их барих эмэгтэйчүүдийн тасагт их барихын яалтай тусламжийн сургалтын төвийг өнөөдөр нээсэн байна. Ингэснээр их баригчид сургалтын төвөөрөө дамжуулан тэдний ур чадвар улам нэмэгдэх юм байна. Энэ лах дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүлээн авч байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий их барихын яаралтай тусламжийн сургалтын өрөөг эхнэрийн эрүүл мэндийн үндэсний төв болон 21 аймагт байгуулах мужийнж техник хэрэгслийг энэ удаад Хинтээ, Дорнод, Сүхбаатар аймагуудад сургалтын хэрэглэгдэхүүнүүд болон цайн онцлогооны шууд холболтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Тус байгууллагын зүгээс хэн энэгэдлийг тэг болгоно гэсэн том зорилтыг тавин ажиллаж байгаагийн том ажил нь ийхүү яаралтай тусламжийн танхимыг өгөхөд орнодогт олноор байгуулах явдал гэсэн юм а. Ажиллахыг эрүүл мэндийн тусламжид нутагшуулах төслийн хүрээнд улсын хэмжээнд 2.4 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлж байна. За энэ ур чадварыг суйрлуул, ур чадварыг сайжруулах лабораторийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, анагаахын шинжлэх ухааны их сургууль дээр том толгой лаборатори нь за бүх 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг Улаанбаатар хотын 3 амарч газар дээр ийм салбар танхимууд нь байхаар бодож төлөвлөсөн байгаа. Танай аймагт өнөөдрийн байдлаар сургалтын мулиаж 50 орчим сая төгрөг, за мөн Няран амьсгалын аппарат 20 орчим сая төгрөгийн үнэтэй, нийт 70 орчим сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжтэй сургагч багштайгаа ирж байна. Ач холбогдол нь бол ерөөсөө эхнэрийн эндэгдлийн хамгийн гол шалтгааллах зүйл бол эрүүл мэндийн салбар бэлэн байх, тусламж үйлчилгээ чанартай өрхөөс бас нэлээдгүй хамаардаг. Тэгэхээр эмч мэрэгчлэнүүдийгээ бид нар нөхцөлийг олохгүйгээр, сурах боломжийг олохгүйгээр сайн тусламж үзүүлэх боломжгүй. Тийм учраас эхнэрийн тусламжид ажиллаж байгаа их баригч, эмэгтэйчүүд, их барихын эмч нар тэгээрээс нь совилогч бүр одоо түргэний дуудлаганд явж байгаа жолооч гэсэн нийлээд багаараа яаж тусламж үзүүлэх их барихын одоо яаралтай тохиолдлуудад хүндрэлүүдэд ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг багийн ур чадварт одоо суурилсан сургалтанд хамрагдсанараа үнэхээр ур чадварын сайжирдсан байна гэдэг олон улсын одоо судалгааны үр дүн биднэрт хэлж өгсөн учраас Танай аймагт нээж байгаа. Тэгэхээр энэ маань Танай аймгийн эмч мэрэгчлэнүүд их барихын салбарт ажиллаж байгаа ажилтнууд, цэвэрлэгчдийн ур чадварыг сайжруулахад, дээрээс нь тусламжийн ур чадварыг сайжруулахад эргээгээд урьдчилан сэргийлэх боломжтой эхнэрийн эндэгдлээс сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Тэгээд энэ төслийг бол нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, Люксембургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн яамны одоо хамтаар хэрэгжүүлж байгаа төсөл юм а. Тус танхимын ач холбогдол нь их барихын яаралтай тусламжийн өртөөжсөн сургалтын танхимыг байгуулж, сургалтын 11 өртөөг ашиглан сургалтыг зохион байгуулахаас гадна өвчтний биеийн байдлыг шууд дамжуулах камерыг суйрлуулж, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжээс зайн онцлогооны зөвлөгөө авах боломж бүрдлээ. Энэ бол хөдөө аслагдсан аймаг сумдуудад маш том дэвшилт технологи бөгөөд ингэснээр олон эхчүүдийн амь насыг аврах боломж бүрдэж байгааг гардан ажилдаг эмч нар баяртай хэлж байсан юм а. Тийг одоо энэ орон нутагшуулах гэдэг бол хамгийн чухал ажил байдаг. Яагаад тэгэхээр бид нар одоо энэ сургалтыг ингээд өөрснөө ингээд мэдээд авчлаа. Тэгээд цааш нь одоо энийг үргэлжлүүлээд бүх одоо сумынхаа их баригч эмч нар одоо энэ тасралтгүй ийм сургалтыг зохион байгуулж одоо ингэж ажилласнаар энэ одоо энэ жишээлхийн бол цус адлалтын үед гэхэд л одоо бүх одоо сумын эмч яг сумын төвшөндөө ямар тусламж үзүүлэх ёстой, нэгдсэн эмнэлэгт одоо энэ багаараа ямар тусламж үзүүлэх ёстой гэдгийг бүгд одоо ингэ мэдсэн байх ийм учиртай. Тэгээ энийг ингэж эзэмшснээр одоо гардан үйлдэлээр энийг байнга хийж бид нар эзэмших ёстой. Ингэснээр одоо бид нар хүндрэл гартан тохиолдолд цаг алдалгүй тусламжийг одоо чанартай үзүүлэх ийм одоо суралцж чадах ёстой ба ийм чадварыг эзэмшсэн байх болж байгаа. Тэгээ
Сургалтын танхимд сумдын их баригчдыг шатараалтайгаар сургах юм. Өмнө нь энэ төрлийн хэрэглэгдэхүүнүүд байхгүй байхад эмчнэр видео хичээлдээр сургалт явуулдаг байсан. Үр дүн муутай гараар барьж биетээр үзүүлэхгүй байх нь цаг үрсэн ажил болдог байсныг онцлон хэлж байсан бөгөөд өнөөдрийн сургалтын хэрэглэгдэхүүнүүд өөр өөрийн онцлогтой 11 шатараалтай өртөөгөө тухайн эмч совилогч нар 100% сурвал Эрдэнэт хүний алтан ам аврахад айх зүйлгүй болно гэдгийг онцлон хэлж байсан юм а. За Монгол Улсын засгийн газар хүнс хөдөө аж ахуйн яамнаас санаачлан Хинтээ аймгийн Хэрлэн мөрөн сүмтийн ногоочдод 182 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гардуулан өгслөө. Ингэснээр Хинтээ аймгийн ногоочд төмс хүнсийн ногоог 100% аймгаа хангах бүрэн боломж нь нээгдэж байгаа юм а. Хинтээ аймгийн ногоочд аймгийн төмс хүнсний ногооны 50%-ийг хангадаг гэсэн баттай судалгаа байдаг. Ногоочдыг дэмждэг төсөл хөтөлбөр аймаг орон нутгийн зохион байгуулалт чамгүй ихч тэдэнд тулгамддаг хэд хэдэн асуудал байдаг. Хүн хүч бул муутай үүднээс их газар тариалах боломжгүй. Техник хэрэгсэл дутуу учраас үр цацах, газар хагалах, төм сурах тал дээр жил бүр хүндрэл учирдаг учраас ийхүү аймгийнхаа хэрэгцээг бүрэн гүйцэд хангаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Одоо ингээд ерөнхий сайдын одоо та бүхэнд шийдвэрлэж өгсөн энэ тоног төхөөрөмжүүдийг хэрхэн одоо зөв зүйтэй ашиглаж хамгаалах уу, ашиглах уу гэдэг дээр бас ногооч та бүхэнтэйгээ манай хөдөө аж ахуйн засгийнхан санал солилцсон. Дээрээс нь одоо Азийн хөгжлийн банкнаас яригдж байгаа энэ 500 га газрын усалгааны хуу гэдэг дээр бас бид бүхэн дотроо сайн ярилцах хэрэгтэй болно. Мөн одоо зээлээр баригдах энэ 500 тонны зойрын асуудлыг бас хэрхэн үр дүнтэй ашиглах уу гэдэг бас асуудлууд бид бүхний өмнө байна. Монгол Улсын ерөнхий сайд ухнаагийн хөрөс зүүх Хинтээ аймгийн мөрөн Хэрлэн сумын иргэдтэй уулзах үеэрээ ногоочдын аж байдалтай газар дээр нь танилцаж тэд хэрхэн гараараа бүх зүйлийг хийдгийг судлан тэдэнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг судлаад явсан байна. Ингээд түүний амлсан ёсоор 85 сая төгрөгийн үнэ бүхий 50 морины хүч чадалтай бат трактор, газар хагалагч, төмс хураагч, хөрс сэрэгжүүлэгч, бордоо цацагч, 8 харьцан 4 хэмжээтэй 2 ширхэг хүлэмж зэргийг хүлээлгэн өглөө. Гэхдээ тус төхөөрөмжүүдийг тухайн сум хариуцсан ногоочдод маш бага үнээр түрээслүүлэн хэрэглүүлэх юм а. Хинтээ аймагт маань энэ төмс хүнсний ногоог өнөөдрийн байдлаар одоо 50% аймгийнхаа хэрэгцээг хангаж яах гэсэн юм одоо төлөвлөгөө гардаг. Энийг цаашид бид нэр аймгийнхаа одоо энэ хүнсний ногоо тариалтыг, хүнсний ногооны хангамжийг 100% болгохын төлөө бас сая ярьсан зойрны асуудал, усжуулалтын асуудал гэдэг асуудлууд байна. Дээр нь өнөөдөр ногоочдынхоо газрыг одоо бас шийдэж өгөх талаар аймгийн цагдраа, сумын цагдраа шийдвэр өгөөд энэ технологи хугацааны наан суманд одоо тулгамдаад байгаа тийм. Байсан олон сайхан тоног төхөөрөмжүүдийг өглөө. Одоо бид одоо хамтран итгэл зүтгэлтэйгээр эвтэйгээр сайхан энийг хэрэглээд одоо үр дүнг гаргаж одоо Хэрлэн сум болон бусад ойрын одоо аймаг сумдын ногооны хэрэгцээг экологийн цэвэр хангана гэж найдаж. Сумын ногоочд бүлэг зохион байгуулалтанд орж ямар хөлсөөр хэдэн хоногоор түрээслэх хэрэглэх сэргээн дундаан ярилцсан нэгэн шийдвэрт хүрэх бөгөөд тэд төмс хүнсний ногоогоор иргэдийг хангах үстэй шамдан орж байгаамаа. Эрхэм үзэгчдээ ундрахай мэдээллийн үйлбэрийн мэгэн гарагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Маргаашийн мэдээллийн үйлбэрээр эрхэм үзлээ. Түр баяртай. Хинтээ аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37